Олон хүмүүс бол асуугаад байна. Сибирийн бар болон Баавгай хоёр зодтолд хэн дийлэх вэ энэ төр гэж асууж байна. За яг өмнөх нь би Арслан болон Бар хоёр зодтолд хэн дийлэх тухай та бүхэнд хангалттай мэдээллийг бол өгсөн. За одоо ингээ үргэлжлүүлээд Сибирийн бар буюу Амурын бар одоо хамгийн том одоо Баавгайтай зодтолд хэн хэнийг ханган бавах вэ гэдэг талаар та бүхэндээ ярьж өгье. За Сибирийн бар бол дэлхийн хамгийн том бар, хамгийн хүчтэй тийм зэрлэг амьтан. За Баавгайны хамгийн том нь бол одоо Цагаан Баавгай. Цагаан Баавгайтай бол зодтолдохгүй гэдэг байна. Зүгээр Баавгайтай зодтолдуулна. За Баавгайчин дотор олон төрөл байгаа. Хамгийн хүчтэй Баавгай бол Цагаан Баавгай, тэрний дараа Хойд Америкийн Гризли Баавгай байгаа. Тэгэхээр энэ Сибирийн барыг мэдээж энэ хоёр том Баавгайтай бол зодтолдуулж бол хэрэггүй. Ягаад гэвэл хэдий мундагч гэсэн энэ хоёр Баавгайтай зодтолдох юм бол угаасаа ханган баавуулж өөрөө хоолонд нь болоод дуусна. Тэгэхээр яг хөө гэхээр ерөөсөө энэ Амурын барын амьдардаг тэр Сибирийн хойг нутагт байдаг нэг хоёр төрлийн Баавгай байдаг. Нэг нь болохоор Хүрэн Баавгай, нэг нь болохоор одоо Хямлан Баавгай гэдэг ийм хоёр төрлийн Баавгай байдаг. Энэ хоёр бол яг хөө нөгөө Цагаан болон Гризли Баавгайгоод бол арай биер жижигхэн, арай бага хүчтэй юм байдаг. Гэхдээ яг хөө бас өөрийнхөө жинд таарсан хурган бас энэ Амурын бартаа бол өгөө аваатай сайхан амьдардаг ийм амьтад байгаа. Тэгэхээр өнөөдөр Хүрэн Баавгайг илүү голчилж ярий. Ягаад тэгэхээр Хүрэн Баавгай бол өөрөө Хойд Америкийн Гризли Баавгайны шууд одоо удмын үеэл учраас мэдээж одоо иймэрхүү Амурын бар мэтийн ийм айхтар том амьтадтай бол шууд улаан хийхэд бол хангалттай шудраг болно гэж үзэж байна. За Амурын барыг би та бүхэнд ярьсан байгаа те. За ойролцоогоос 300-аас 350 кг жинтэй 3 м хүртэл хурдтай. За зодон цохон одоо те өөрийнхөө дошин дээрээ угаасаа дийлдэхэ байж гисэн. Ерөнхийдөө Хүрэн Баавгай, Амурын бар хоёр бол одоо юуны Сибирийн хавтгаадаа бол ерөөсөө хоол хүнс тэжээлийн хамгийн дээр үждэг. Тэр хоёрыг барж иддэг амтан гэж ерөөсөө байхгүй дандаа доошоогоо тэгэл бүгдийн цохол зодол идэл ууж иддэг. Ерөнхийдөө бол тэндээ азрах болчихсон хоёр амтан. За яг юу яадаг юм а Сибирийн бар буюу Амурын барын хоолны одоо орцонд ямар амтад байдгийг бэ гэхээр за хандгаа байгаа, бууг байгаа. За тэгээ янз янзын ийм том амьтад бол байгаа. За тэгээ энэ амьтдын хамгийн доод талд буюу 5 дугаарт нь Баавгай байдаг гэж байна. За энэ Баавгай гэдэг амьтан бол бар гэдэг амьтны одоо хоол тэжээлийн зэсэнд одоо ингээд зоолтой байж идэг гэдэг байгаа. Гэхдээ бүх Баавгайг барьж аваад идэнэ гэж бас туйлширч болохгүй, зөвхөн Сибирийн хавтгаадаа л өнөөдөр ярьж байгаа шүү. Тэрнээс Сибирийн барыг торон чирж авчраад хойд өмсөн далаагаас одоо юу гэдэг те Цагаан Баавгай тэрийг аваад ирэх юм бол энэ Амурын барыг чинь зүгээр эвхэд хаяж чинь. Тийм учраас яг ингээд жинд тааруулаад ярьчих. За Хүрэн Баавгай бол Монгол улсад байгаа. Монгол улсын хойд нутгуудаар ингээд үе орж иж бүжгэн уулжаас явдаг юм Баавгай. Энэ бол ойролцоогоор нэг 450-аас 600 кг-ийн жинтэй хурд хүч сайтай хоёр хөл дээрээ босоод зогсоход за 3 м-аас 3 м 30 см одоо ингэж том авраг харагддаг юм байна. За мэдээж тулаан нүдэндээ бол орохдоо дандаа заавал хоёр хөл дээрээ босож өөрийгөө бас бусад амьтдыг айлгах, атаклах тийм одоо янз янзын тактикийг бол хэрэгэлдэг. Довтолгооны өмнөх бас анхааруулга гэж бас хэлж бас ойлгож байна. За Амурын бар бол яг хуу янз янзын бичлэг дээр бол нэг бар мар барьж байгаа юу Баавгай энэ төр барьж байгаа бичлэгүүд бол гарсан үзсэн юм шиг байна. Энэ дээр бол яг хуу нэг гөлгөн одоо юу гэдэг юм бамбууч гэдэг юм уу эсвэл нэг өсөж яваа туршлагагүй нэг одоо залуу Баавгай маавгай те барьж наас чааш нь бас хөрхөн тоглосон тийм зүйл бол байгаа. Тэрнээс шиг нас үеийг үзсэн Хүрэн Баавгайтай бол энэ хоёрыг тааралдаад үзэх юм бол хин хинийхэн хоол болох вэ гэдэг тийм асуудал болно. Тэрнээс шинэ зохицож ирсэн орхиод явна яана гэсэн байхгүй. Яг хуу Бенгалийн барыг хүмүүс Амурын бартай холж утгаад байна. Бенгалийн бар бол Бенгалдаа л азраг. Тэрнээс шинэ хойно Сибирь мибирт гэх юм уу эсвэл одоо халахын хавтгаад Амурын бар, Бенгалийн бар хоорондоо тоглох юм бол зүгээр дундад Аз нэг жижигхэн банкрын гөлөгтэй зодтолж байгаа юм шиг л тийм юм болоод дуусна. Тэгэхээр хамгийн амар бар бол одоо Амурын бар гэдэг нь бол тодорхой. За Монгол улсад Амурын бар бол байсан юм байлээ. Дорнод болон Хинтээ аймагуудын хойд нутгуудаар дээр үед байсан. Тэгээд манайхаа явахдаа мод чулууга хамаг юм одоо тэгээд
түүхийн түүгээ түлхийн түлээд тэгээд модгүй болсон. Тэгээ мод байхгүй болохоор энэ барчин байхгүй ингээ яваад өгдөг. Тийм учраас яг хятад болон Орос, Хойд Солонгос одоо улсуудад бол өнөөдөр амуурын бар бол хангалттай хэмжээгээр бас хөрхөн гээд байж идэг. Монголд бол байдгүй юм гонхтой байдаг байгаа. За ингээд гол зодон лугаа орохгүй бол бас тай хүмүүс өдөж байгаа. За ямар ч бас энэ хоёр хоорондоо зодтолно гэдэг бол асар өндөр сонирхолтой олон хүний Азгаа хөдөлгсөн юм том сайхан зодон болно. Тэгээд энэ зодоныг одоо яг физик талаас нь болон шинжлэх ухаанч талаас нь тайлбарлаад явъя. За ерөнхий профайлыг яриад явчих юм бол одоо бар энэ хүрэн бавгаа хоёр бол ерөнхийдөө сайтар тоноглогдсон төрөлхийн одоо алуурчин амьтдын ангилалд ордог. За тэгээд хүч чадлаараа бол одоо энэ алс орнод болон Сибирийн нутагт энэ хоёрыг ханган бавдаг амьтан ч гэж байхгүй, адуус ч гэж байхгүй ийм л амир амьтан. За тэгээд тэр тусмаа энэ амуурын барчин бол цасан дээр 80 км хүртэлх цагийг бол одоо сунаж үзүүлнэ. Баавга бол огцсон одоо 60-аас 65 км цагийн бас хүчтэй довтолгоонуудыг бол үйлддэг байгаа. За тэгэхээр цасны машин болон цасны мотоцикл унаад та зүхтаад явчихна гэж бодож байвал өстой тийм байхгүй. Бар таныг араас чинь хөрхөн мотоциклтэй юутэй чинь зүгээр унгагаад ханган баав. Тийм болохоор баавга ч юм уу энэ одоо бартай одоо улаан нүрээр тааралт нь уулзна гэсэн тийм ойлголт бол хүн төрөлхтөнд бол байхгүйсаар ч цаашаа явна. За насанд хүрсэн баавгыг би түрүү хэлсэндээ 400-аас 600 кг байна гэж. Тэгэхээр энэ хоёрын хооронд тулаан ямар хуу болдог вэ гэхээр янз янзын одоо тийм гой авагдсан мэдээллүүд байдаг. Жишээлбэл одоо баавганы эрүү хазалтын хүчийг бол одоо тооцоход 1250 PC гэдэг одоо тийм хэмжигдэхүүнээр бол хэмжиж байгаа. За энэ бол маш хүчтэй хаагддаг. Барны хувьд бол амуурын барны хувьд 950 байдаг. Ойролцоогоор 300 PC-гээр бол бага. Гэхдээ 950 гэдэг бол ерөнхийдөө асар хүчтэй ийм хазалт байдаг. Энэ та бидний болон амьтдын ясыг бол хангалттай бутлаа жижиглээд яаруулаад тавьчих хангалттай хэмжээний хүч гэсэн үг. За чон ойролцоогоор нэг 600 байгаад байдаг. Зодооны нохоонууд нэг 500 та байгаад байдаг. Энгийн одоо банкар одоо тэ янз янзын нохоонууд нэг 350-аас 400 ч гэдэг юм янз янз байдаг байгаа ш. За тэгээд юу яд юм баавганы бас хамгийн аюултай зүйл бол одоо сарвуу байдаг. За баавга ч мэдээж хүчтэй эрүү амаараа хасхаас гадна сарвуу нь бол айхтар хөгжсөн учраас ямар ч том амьтныг алгадаад манартал эсвэл цусын садартал одоо гөвдөг ийм амир амьтан байдаг. Ихэнх одоо баавганы хохирогч болсон амьтад болон хүмүүс юунаас нэг бэртэл авсан байг ингээ харахаар сарвууныхын цохилтонд өртөж одоо биеийн тасрах, нуруунд хугарах, нүур ам нь одоо тэ эргэх, толгоо нь унжсан байсан тэр гих мэт янз янзын тийм байдаг. Тэгээд яг шүдний хувьд бол одоо барыг бол гүйцэхгүй. Гэхдээ мэдээж зодтолдож байгаа амтныхын толгой дөрвөө зөксөө зайгүй хоёр гараараа ээлжилж алгадаад тэгээ манарцсан байхад нь одоо барьж аваад хүзүүгийн ч юм уу, нуруугийн ч юм уу сервэнээс нь одоо 1250 PC-ийн хүчтэй хазалтаараа шажигнуулаад ингээ хаздаг гэсэн үг байгаа. Тэгэхээр энэ хоёрын зодон бол ерөнхийдөө бол аваргуудын зодон болон хүнд жингийн тоглогч нарын зодон болно. Тэгэхээр нэг нь үхэж нэг нь одоо хүнд гэмтэж л одоо дуусна гэсэн үг. За тэгэхээр юу яана? Шүүх хэмнэлгийн шинжээчд болон хүмүүс яриад идэг юм байлээ. Янз Арвууны цохилтын хүчийг бол хэмжээд үтсэн байгаа. За тэгээд дээр хэмжигдэхүүнээр яаж ийсэн гэхээр 150 кг орчим жинтэй одоо насанд хүрсэн зэрлэг гахааг одоо байлаа гэж бодъё. Тэрийг одоо жишээлбэл баавгаагаар нэг алгадуулахад 10 м шидэгдээд унаад үхэх тийм магадлал өндөр байдаг гэж. Тэгэхээр одоо ерөнхийдөө дундаж жинтэй хүн бол 75 кг байгаа. За түүнийг нэг алгадах юм бол бараг биеийн үлдээ толгоонд бараг цаашаа явахаар хэмжээний тийм амир одоо яадаг. За баавгаа бол яг болох бүдүүн баараг хөдөлгөөнтэй харагддаг. Тэр нь бас зарим зэрлэг амьтдын Азгаа хөдөлгөж амархан барчих юм шиг бол санагддаг. Гэхдээ энэ бол дандаа алдаа болдгийг та бүхэн олон түүхүүдээс гарсан. Ерөнхийдөө баавгааны алаан хятааны түүхийг үргэлжлүүлээд бол оруулаад явна. За барууд бол маш чимээгүй одоо дөхөж очоод отолт хийгээд өөрсдийн хамгийн ашигтай байдалд хүрээд тесрэлттэй одоо хариалтаар бол тэр амьтныхаа одоо эмзэг газар дээр бууж одоо тэндээс нь чаргууцалдаж одоо хурц хутга шиг одоо цаасны хутга гэж яриад байгаа. Цаасны хутга шиг тэр 10 см урт хутгаараа одоо тухайн амьтныхаа бие рүү нэвчиж ороод тэнгүүтээ 10 см нь одоо шивцаар хутга шиг ингээд дотгошоо эвхийгдээд ингээд арьс махтаа ингээд зуураад ингээд үлдчихдэг байгаа. За ингээд энэ хоорондоо өөрийнхөө дөрвөн одоо маш хүчтэй хааздаг 950 PC гэж яриад байгаа. Тийм хазалтаар одоо тухайн амьтныхаа
эмзэг хэсгүүдийг болон одоо те газруудыг ингээ сийчиж уурж одоо сэгэлж идэг юм айхтар амьтд байдаг. Тэгэхээр юу яад юм аа энэ Сибирийн барыг одоо нэг янз янзын түүх ингээ уншиж байхад Сибирийн барыг агнах гэж явж исэн хүмүүс өөрсдөө Сибирийн бардаа агнуулдаг гэдэг юм. Тэгэхээр өөрийг нь ямарваа нэгэн амьтан одоо агнах гад ч юм уу хүн ч юм уу ирж байгааг мэддэг, мэдрэмж болон тултал өгчсөн муурын төрлийн амьтан учраас тэгээд тэрэндээ зориулаад одоо бүх зүйлийг бэлтгэдэг одоо ой хөвч хад одоо хаанаас нь яаж довтлох уу, хэрхэн ойртох уу. Тэгээд хангалттай хэмжээний зай байсаар байхад гүүж ирээд ч юм уу барьж аваад тэгээд эртгэн идэж уугаад дуусчихгүй бүр ингээд өөрийгөө сорж байгаа юм шиг улам ойртоод байдаг. Болж өгвөл барыг хажууд ингэж ирээ сүүдэр дотор зогсож байгаад хүн барих гад байдаг хэмжээний тийм амар даажантай даапантай ийм айхтар амтан байгаа шүү. Тэгэхээр янз янзын амтан алан хядна гэж ингэж сэтгэлийн хөөрлөөр яваад манайхан нөгөө нэг байдаг шүү дээ. Нэг сүүл нэг юм гарчаад байгаа. Амьдрал бол аялал юм аа гэж юмруу зүгээр харанхуу ирчээрээ гүгөөд орохыг одоо аялал гэж хуцаад байгаа. За ийм бол байхгүй тийм гэж ерөөсөй байгаач хөө. Тэгэхээр юу яах вэ гэхээр ерөөсөй хаашаа ийшээ тийшээ юм дандаа болгоомжилж одоо аюулгүй байдлаа хангана гэдэг нэгдүгээр зэрэг асуудал. Энийг одоо анчид болон хээр гадаа аялж явж ирсэн хүмүүс бол хамгийн түрүүнд дээр нь хэлнэ. Тэрнээс одоо ч гараад ийш аялах гэж чинь ч юм зөвлөхгүй. Явхаас өмнө тэрийг бэлд, энийгээ бэлд гэдэг тийм юм. За ингээд гол яриаг орохгүй бол нөгөө юм нөхдүүдэд ч яриаг орох нь. За ингээд юу яана. Сибирийн бар гэдэг амтан одоо амуурын бар одоо таны ард талд гараад ирсэн байхад та хараагүй ч гэсэн мэдэрнэ. Яаж мэдэрдэг вэ гэхээр таны одоо биеэр гүйж байгаа цус өөрөө судсан дотроо зарцаж хүүт өргөдөг. Яг энэ үед та өөрийгөө маш аюултай амьтан таны одоо хажууд юм ардчин байна гэсэн. Та эргэж явах хэрэг байхгүй. Эргэж харах яг энэ агшинд одоо амуурын бар таны толгоон дээр одоо суугаад нөгөө нэг дөрвөн мөчөөрөө одоо ингээд таныг бацаад тэгээд дээрээс чинь маш хурдтай хурц одоо хутгах шиг тэр дөрвөн шүдээрээ ангаалтаараа таны толгоон дээрээс эхэлж гавлын ясаа чинь бяцгаазна гэсэн. Ерөнхийдөө тэр өндөр хүчтэй хазалт одоо бидний энэ нэмгэн гавлын ясыг зүгээр сайхан өрөмдөд ороод ирнэ. Тэгээд зажлан тэгээд идэн тэгээд дуусна. Тийм болохоор ерөнхийдөө энэ Сибирийн барыг бол барина гэдэг бол аюул хэцүү амтан байгаа шүү. За тэгээд баавга бар хоёр зодтолтвол яах вэ? За мэдээж баавга за бараа эхлээд ирчээ. Бар бол мэдээж өөрийнхөө бар хамтныг бол довтолж хамгийн эмзэг цэг дээр нь бол 90% одоо оновчтой очдог. Хэрвээ ойртож чадахгүй, өсөрч чадахгүй, барьж чадахгүй бол бар таныг орхиод явчихна. Бар өөрөө маш цэмцгэр амтан. Тэгэж нэг одоо хомхай шуунхай те өөрөө одоо хүсгүй зүйл рүү гадагш довтлоод байхгүй амар санаа сууцсан. Арслангийн ухаан болон одоо уурах тарих барын уурах тарих хоёрыг одоо ингээд жинлээд ингээд харьцуулаад үзэхэд бол нэг ялгаа байхгүй. Гэхдээ бар гэдэг амтан 16 одоо хувь илүү аливаа зүйлийг эргцүүлэн бодох чадвартай гэж байна. Тэгэхээр энэ лүү довтлол аюул багтай гэдгийг тооцоод танилуу довтлогооны үйлдэж чинь гэсэн үг. Тэгэхээр амуурын бар ард чинь ч юм уу хажууд чинь ч юм уу яг их сөөдөөс чинь анаа зогсож байвал та төлөвлөгөөнд нь аль хэдийн орцсон тань дээр бүх анализ одоо найруулга хийчээд одоо сүүлийн дуусгах шатан дээр ирсэн байна гэсэн үг байна шүү. За баавга бол хөөрхөн гинэ хонгор юм шиг ингээд энэ түнтгнэд яваад байгаа юм шиг харагдаж байгаа боловч яс юм дээр яг гинт аюул гараад нуруунд дээр ч юм хаанаас нь чи бар ингээд овоож оцоогоод гарч ирээд наалтчих юм бол баавга тэр дор нь ойлгоод бартаа бол гоё зодтолтно. За зодтолтоо хамгийн их сонь баавга гэдэг амтыг ихэндээ ингээд цочирж байгаа зодтолж байгаа сүулдэ халаад бүр уян налархаа болоо бар бол муурнаас илүү уян нэлцгай тийм халирамтгай болоод ингээд зодтолж байгаа нэг өрсөлдөгчтэй аюу хэцүү байдаг гэж байгаа. Дээрээс нь баавганы өөрийнх нь одоо авч явдаг тэр өөхөн давхраг болон янз янзын зүйлүүд нь өөрийнх нь хамгаалтын маш том одоо зэвсэг болдог. Хүмүүс бол яг нэг хүүтэн даардаг, ичээндээ ороход өөхөө идэ дуудаг. За тэр бол тийм нэг талаас нөгөө талаас бол хамгаалтын хувьд бол тэр өөх зузаан энэ тэр юм аюул сайн байдаг. Мэдээж бар баавгатай нэлээд сайн цохилдсон 5-6 удаа цохилдсон хутга шөвгөөр өчнөө бүлэн сийчин гэсэн ч одоо баавганы амин үзүүлэлтүүд буюу зүрх болон гол судснууд тэр зузаан өөхөн давхарганыхаа маш доор байдаг учраас хэр оргийн одоо буусам одоо хутганд бол тэгж амар
амархан бол одоо өртөөд одоо амархан хялаагаад байхгүй юм амтан. За тэр тусмаа анчид одоо баавгайг маш хүчтэй одоо буугаар илэг болон уушхын дамнуулж нэвт буудаад байхад баавга гэдэг амтан өвчнөө мэдрэхгүй, өвдөлтөө мэдэхгүй, зодоонуудээндээ халуураад цус нүжинд гойж исэн ч гэсэн одоо гүүгээ цоглог орж ирдэг тийм биеийн болон сэтгэлийн асар их тэнхээтэй амтан байгаа. Тэгэхээр одоо юу бол аялал юм хамтдаа нэг баавганд гарыг баавганы шүлмөл уу баавганы сарвуу марваа уух юм бол та ерөөсө тийм бити яваарай. Баавга гэдэг амтан тэгж нэг ганц хоёр буудуулж байгаа танд алуулаад байж идэг тийм амтан биш. Өөрөө эсрэг гүйж ирээд машинтай бол 80 км цагийн хурдтай гүйжээ машины чинь хүртэл хөмрөөд унгааж жагаад та нарыг цонхорч орж байгаа зүг хэдийн хэсэг тастаад байх хэмжээний тийм чадaltaй одоо чадвартай амтан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо ан элдв юм сонирхдаг хүмүүсээ бол одоо иймэрхүү нарийн ширэмүүдийг судалж явах хэрэгтэй. За тэгээд бүх артерь судас одоо тэ хүчтэй булчин өөх тосоор хамгаалагдчих учраас баавга гэдэг амтны хүзүүр нь хутгалсан ч одоо ингэж үхдэггүй юм амар байдаг. За баавганы тактикийг түрүүн хэлсэндээ баавга бол одоо довтлогон үйлдэх юм хоёр хөл дээрээ бас зогсдог гэж байгаа. За энийг одоо хүмүүс харахтаа бол өөдөөс нь одоо бургус мод бариад ингээд зогсоод ингээд бараг л өндөр нам үзчих гэж яриад байгаа. Баавга бол тэгж өндөр нам үзүүлээд байхгүй дээрээс чинь таныг доош нь бяцх шиг нь эсвэл бяцх хацдаг юм л юм. Тэгэхээр баавгатай газар мазрах зүгээр л хол яв. Зүгээр л баавганаас хол яв. Баавгатай газар байгаа гэж сэжиглэх юм бол тэндээс зүгээр л хурдан орой болохоос өмнө яв. Баавга өөрөө найруулга хийцэн эсвэл магсцсан ямар нэгэн байдлаар довтлогон үлдэх юм бол тэгж тантай цэмцэгнээд байхгүй. Юу амьдрал аялал тэр орой чинь зүгээр хард арсан зүуд болно. Таны араас ямар баавга идсэн хэн яас ийсэн аврах мавр хийж ирэхгүй. Тэгэхээр ерөөсөө одоо энэ тэргээр янз янзын пүрүүс унчаад аялал бол аялал юм тэргээ гүүгөөд самаг явж болохгүй. Хойд хинтийн нуруу болон одоо энэ богдуулаар чинь маш хүчтэй энэ Сибирийн хүрэн баавга буюу одоо энэ бар мартаа зодолтоод үдцсэн ганц хоёр цохилцоод шанаа мана авчихсан бас тэ үхээс үстэг үдцсэн амар одоо хүрэн баавганууд явж байгаа. Монгол улсад байгаа баавганууд чинь дандаа хүрэн баавга, Сибирийн хүрэн баавга. Тэгэхээр энэ баавганаар одоо энэ ойгоор дамжаад одоо богдуул тэ магадгүй энэ гачуурт одоо тэрэлжийн ой хэсгүүдээр бас орж ирэхийг бол үүсэхгүй орж ирсэн тохиолдол хүртэл байгаа. Тэгэхээр та бүхэн одоо ийш тийш аялахдаа маш боломжтой гэдэг би одоо их олон удаа хийлээд байгаа. Энэ хүмүүс л ойлгохгүй амьдрал бол аялал үт юм а гэдэг байгаа. Амьдрал өөрөө аялал биш сүрдээ баавган хоол болох олон тохиолдол боломж байгаа шүү гэдгийг хэлээд байгаа. За тэгээд юу яана? Яг уу том эр баавга бартаа таарлах юм бол бартаа бол зодтолно. Тэгээд явн чангардаг амтан гэдгийг ойлгоорой. Баавга гэдэг амтан бол явн чангарна. Бар гэдэг амтан бол эхний хэдэн минутын зодон тулаанда маш их хүч гаргадаг бөгөөд тэрний дараа өөрөө амархан цуцдаг одоо хялаадаг амтан байгаа шүү. Тэгэхээр нэг нь улам чангараад нэг нь сулдарч байгаа тохиолдолд сүулдэ барны үхлээр дуусдаг байна. Тэгэхээр амуурын бар чинь санаатай учраас нэг бол зүхтаад алгуулна, нэг бол одоо яад үхээд дуустдаг л. Байсан одоо баавга бол том жижигээсээ шалтгаалаад барны хоол болох уу эсвэл барыг өөрийг нь хоол болгох уу гэдгээ бол шийдэн. За тэгээд бүр даам гараатай баавга бариад одоо бүр догширцсон амар болцсон одоо бар энтер байх юм бол хамаалга хойд Америкаас грэзли эсвэл бүр хойд мөсөн далаагаас цагаан баавга авцархаад дурна барыг бол хөөрхөн шоглоод гэж баавга харахаараа шин савирдаг болтол нь бас араас нь аян олчихно. За тэгээд юу яадаг юм бас яг уу ингэдэг юм бэлээ. Баавга гэдэг амтан бол хөөрхий яг махчин амтан гэж бас хэлэхэд хэцүү. Одоо хосолмол тижээлтэй амтан omnivore гэж хэлээд байгаа. Omnivore гэдэгтэй ордог учраас одоо яг үндэс мод хэр жимс одоо тийм идээд ингээд хөөрхөн яваад байна. Тэгээ махсаад ирэх юм бол жижиг сажиг амьдтыг барьж аваад идээд махны цангаагаа бол тайлждаг. Одоо тэгээд яг ийм мах ч юм уу халуун цусны төлөөх одоо тийм тулаануудыг байн өдөр болгон хийдэггүй сард магадгүй 1-2 удаа амьтны амь тасалж одоо халуун цус залгилдаг байх. Харин бар бол амуурын бар бол өдөр болгон одоо 40-50 кг ах идэхийн тулд заавал нэг амьтны амь насыг бол тасалдаг өдөр тутмын бэлтгэлтэй. Тэгээ энэ амьдарч явах хугацаанд олон амьтны том жижиг амьтны ар өвөр дээр гарч одоо зодтолтож наан цаанд гарцсан учраас ямар амьтны хаана хазах хаашаа савруудах хаана хөлөөрөө тулах хаагуур нь хүзүүг нь ороод жогоо татаад толгойг нь унжуулах энэ төр аягүй сайн мэддэг туршлагатай ийм амьтан байдаг. За мэдээж ингээд зодтолтож явах үедээ одоо баавганы янз янзын тэр нарийн ширийн газраас нь хазаж хатгаж одоо сүлбэж үзнэ. Гэвчиг одоо зузаан арьс өөх махаараа баавга бол энэ талаар бол давуу талтай байгаа харагдаж байна.
За тэгээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээ зогсож байна. Тэгээ ямар ч байсан бар баавга хоёр зогтолтвол хэн ялах вэ, хэн хэнийгээ авсалах вэ гэдгийг та бүхэн бол хангалттай ойлголт авсан байх. За тэгээд юу яа энэ бичлэгийнхэн төгсгөл дараагийн гой гой одоо амьтдын зодон алаан хятааны тухай түүх удахгүй ороод явна. Тэгээд юу яад юм манай гой түүхүүд суугийн энэ түүхүүдийг сонсож байгаа хүмүүсийн нэг 50 орчим хувь нь одоо манай энэ гой түүхүүд угаа дагаагүй одоо дарддаг барьдаг юмнуудаа бариагүй ийм хүмүүс байгаа. Зарим нь мэдэхгүй ч магадгүй зарим нь одоо анзаарахгүй яваад байгаа. Тэгэхээр та бүхэн гоё түүхүүд зүгөө сонсч байвал одоо дарддаг барьдаг бүх юмаа дараад дэмжиж яваарай. Тэгээ утган утахгүй хэдүүлээ 100 мянган дагагчтай болоод улам уран бүтээлээ чанаржуулаад гоё явна. За мэдээж нөгөө нэг цайны болон кофений мөнгийг зогсоо зайгүй одоо надад илгээ сэтгэлийн асар их урам өгч цаашдын уран бүтээлийн маань ивенттэд нийт одоо үзэгч сонсогч нартай бол үнэхээр их хайртай дуртай. Тэгээ та бүхнийхээ итгэлийг алдахгүй тулд улам гой гой одоо сонирхолтой